За өнөөдөр засгийн газраар манай гадаад бодлогын салбарт бол их чухал шийдвэр гарч байна. Юу гэвэл 2018-аас 2024 онд гадаадад худалдааны төлөөлөгчийн газруудыг нэх гадаад яамны оруулсан санал болгож буй төлөвлөгөөг засгийн газраар батллаа. Тэгэхээр энэ ер нь бол 90-ад оноос хойш бид нар шинэ тогтолцоонд шилжснээс хойш энэ худалдааны төлөөлөгчийн газрууд гэдэг институцийг бол татан болгосон. Одоо бид нар бол эргээд сэргээж байна. Яагаад гэвэл Монгол улсын эдийн засаг өсөж байна. Биднэрт гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд, Монголд ажлын байр нэмэгдүүлэхэд, Монголд хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд Монголын экспортын амжилт маш чухал байгаамаа. Тэгээд жижиг дунд үйлдвэрүүд маань өөрсдөө хөгжөөд бор зүрхээрээ яваад бас бүтээгдэхүүнүүдээ бас гаргаад эхэлсэн байна. Гадны технологиудыг оруулж ирсэн байна. Өөрсдөө гаднаас хөрөнгө оруулалтаа татаад үйлдвэрлэлийнхаа процессуудыг бол эхэлсэн байна. Харин бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлийг олж өгнө гэдэг бол тэр үйлдвэрүүдийн амьдрах чадварыг эрс нэмэгдүүлэх хамгийн чухал төрийн зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээ. Тэгээ энэ үүднээсээ энэ худалдааны төлөөлөгчийн газруудыг нээж байгаа. Эдний гол зорилго нь юу гэхээр Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдэд зах зээлийг олж өгөх цорын ганц зорилготой татвар төлөгчдийн мөнгөөр тэгж цалинждаг Монголын бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр борлуулах ийм үүрэг функцтэй төлөөлөгчийн газрууд нэгж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн тухайн орн руу Монголын экспорт хэр нэмэгдэж байна вэ гэдгээр үнэлэгдэж дүгнэгддэг болно. Тэр утгаараа энэ байгууллагууд бол Монголын гадаадын экспортыг тэлэхэд их чухал үүрэгтэй болно гэж үзэж байгаа. Тэгээ хамгийн түрүүн бидний бол зорж байгаа юм юу гэхээр энэ бол нэлээд урт хугацаанд хийх төлөвлөгөө. Ингээд жилдээ бид нар төсөв цуулгаад баг багаар цөөн худалдааны төлөөлөгчийн газруудыг нээн. Хамгийн түрүүн бидний сонирхож байгаа зах зээл бол мэдээж хэрэг хоёр хөршийн зах зээл. Энэ бүс нутагта Япон, Солонгосын зах зээл. Тэгээ Европын зах зээлийг бол бид нар сонирхож байгаа. Тэгээ цаашдаа төсвийн боломж нэмэгдээд ирэхийн цагт өшөө энэ шүлжээгээ бол нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байгаа. Ийм байгууллагуудын нэг чухал ач холбогдол нь юу гэхээр энэ бол үр дүнтэй үйл ажиллагаа явуулах, жинхэнэ эдийн засгчсан үйл ажиллагаа явуулах ийм боломжтой байгууллагууд. Өөрөөр хэлбэл тэдний Монголын эдийн засагт олж ирэх үр өгөөж бол бодит хэмжигдэхүүц байна. Мөн түнчлэн энэ нь бол яг эдийн засгийн хөгжил чиглэсэн ийм л үйл ажиллагаа байна.